Ватиканд байгаль хамгаалахыг уриалсан гэрлийн шоу боллоо. Францын нийслэл Парис хотод дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэд түүхэн хурал үргэлжилж байна. Энэ үед Ватиканы алдарт Гегенфитер хааны сүмийн гадна талд нэгэн өвөрмөц гэрлийн шоу болж байна. Гегенфитер хааны сүмийн нүүрэн талд болж байгаа гэрлийн шоугаар үүлс арслан эрвээхийн дүрсийг бохирдсон агаарт хатсан тариалангийн талбайгаар солигдож буй байдлыг харуулжээ. Энэхүү гэрлийн шоу нь нэгүсэл хэмээх католикийн тусгай баяртад авахцдаг байна. Гегенфитерийн талбайд олон мянган хүн цуглаж Парисын Себастьян Салиго, Америкийн Жоул Сартер, Францын Иан Артус, Бертанд нарын зэрэг дэлхийд алдартай гэрэл зурагчдын бүтээлийг харуулсан гэрлийн шоуг үзэж сонирхжээ. Энэхүү гэрлийн шоуг хөгжим бус салхины эсрэг шуудын жиргэн энергийн урсгал зэрэг байгалийн аятаа хослуулсан нь улам бүр бодит мэдрэмжийг төрүүлж байна. Гэрлийн банкны дэмжлэгтэй энэхүү ажил нь католикийн сүмийн зүгээс байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байгаа гэдгийг онцлон харуулах зорилготой. Байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгчид Пап Ламтан Франциског Парис хотод үргэлжилж буй ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хуралд оролцогчдод хандаж дэлхийн дулаарлыг бууруулахын тулд одоо л хөдлөх хэрэгтэй гэдгийг уриалсан юм а. Мои люди уничтожат вас. Харт амхины 8-нд саад учруулсан болохоор ислам улсыг устгана гэж мэддэжээ. Дэлхийн хамгийн цуутай харт амхины 8-ачид болох Эл Чапо исламын улс бүлэглэлийн эсрэг сүрдүүлэг гаргасан тухай Мексикийн нэгэн цахим хуудаснаа бичжээ. Учир нь тэрхүү архит орнуудад явуулж байсан бизнест исламын улс бүлэглэлийнхэн саад болсон байна. Аль биесээр батлагдаагүй байгаа ч Гузманы Синола бүлэгмийн нэгэн гишүүн цахим шуудангаар Эл Чапогийн мэдээллийг цацаж орхижээ. Өнгөрсөн 7 дугаар сард чанга дэглэмтэй шоронгоос оргосон Гузман одоо хүртэл олдоогүй хэвээр өөрийн харт амхины үндэстэн дамсан ажлаа үргэлжлүүлж буй сайтад бичснээр исламын улс бүлгийнх нь Санола бүлгийн ойрхит орнуудад байгаа баячуудад хүрэхээр тээвэрлэж байсан ачааг устгасны дараа энэхүү цахим шууданг Эл Чапо өөрийн бүлгийнхэндээ бичсэн байна. Энэхүү шууданд исламын улс тэргүүн нь Багдадын нэрийг дурдаад манай эрчүүд та нарыг устгах болон та нар цэргүүд биш зүгээр л хүнд ч хэрэггүй хуульчгар амьтад хэрвээ миний ажилд ийм маягаар саад учруулсаар байгаа бол манай эрчүүд та нар жинхэнэ терроризм гэж юу болохыг үзүүлнэ гэсэн байна. Тэр үед Бурхан ч та нарыг аварч чадахгүй гэдгийг тэрээр тодтогсон байна. Энэхүү цахим шуудангийн төгсгөлд Санело бүлгийн үйл ажиллагаанд дараагийн удаа цаад учруулсан хинч буй зүрхийг нь суглаж хэлийг нь огтлно гэдгийг хэлсэн байна. Өнгөрөх 10 дугаар сард Америк нэгдсэн улсын мэргэжилтнүүд Гузманы утасны яриаг чагнаж Сирари Модрын ууланд байхад нь барих гэж оролдоод шархтуулан алдсан байна. Эл Чапро чанга дэглэмтэй шоронгоос оргосон явдал нь Мексикийн засгийн газрын нэр хүндийг унгаа зогсохгүй оргоноход нь тусалсан гэж шоронгийн 10 гаруй том албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа юм байна. Что республика обладает термоядерным оружием. Хойд Солонгос улс төрөгчийн бөмбөгтөөгөө зарласан байна. Хойд Солонгосын лидер Ким Чен Ун тус орны зэвсэглэлт улс төрөгчийн бөмбөг байгаа гэдгийг мэдэгдэж байна. Мөн тэрээр Хойд Солонгосыг цөмийн хүчирхэг гүрэн гэж хэлсэн тухай Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулж байна. Манай улс нь өөрийн тусгаар тогтнол үндэсний нэр алдраа найдвартай хамгаалах үүднээс атомын болон улс төрөгчийн бөмбөгийг хэрэглэх хэмжээний хүчирхэг цөмийн гүрэн болно гэж Ким Чен Ун хэлсэн байна. Тэрээр Пхеньяны зэвсэг үйлдвэрийг үзэхдээ энэ тухай мэдээлсэн юм. Мөн тэрээр тусгаар тогтнолоо хамгаалан хангахын тулд тус оронд нөөц байгаа гэдгийг мэдэгдэжээ. И США на главном Смертный приговор привели в исполнение в один день в отношении около 80. Ким Чен Ун охидын хамтлагаа Бээжинд илгээлээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн хувийн охидын хамтлагаа бүжгийн багийг Бээжин рүү явуулсан байна. Тус хамтлаг нь 7 хоногийн турш бүгд намт Хятад улсад аялан тоглолтоо хийнэ. Тэрээр өөрийн хамгийн гол холбоотон гэж нэрлэдэг байгаа Бээжинтэй харилцаа холбоогоо сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа юм байна. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар бол утга зохиол урлагийг хослуулсан дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц тус охидын хамтлаг Хятад улсад нөхөрсөг аялан тоглолтоо 7 хоногийн турш хийх юм байна. Дэлхийд хаалттай хатуу дэглэм бүхий тус улсын нүүр царайг олон улсад нөлөөлөн харуулж чадах охидын хамтлагийг 2012 онд Ким өөрөө үүсгэн байгуулсан юм. 2011 онд Ким төрийн эрхийг авснаас хойш Хятад Солонгос хоёр орны харилцаа муудаж байгаа хэдий ч ойрын үед ямар нэг муу шинж байх уу гэдгийг судлаачид хэлж байна. Пүрэв гарагт болсон нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн хурлаар Хойд Солонгосын иргэдийн эрхийг нацист харгислалыг харьцуулсан бөгөөд удирдагч Кимийг олон улсын эрүүгийн шүүхэд дуудана гэж хүний эрхийн төлөөх идэвхтнүүд найдаж байгаа юм. Хэдийдийн ч аюулгүйн зөвлөлөөс оруулсан шийдвэрт Хятад улс хориг тавьж болзошгүй байна. Марамбон охидын хамтлаг нь хоёр орны урлаг соёл хийгээд энэхүү охидын хамтлаг нь хоёр орны урлаг соёл хийгээд хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэж тэрхүү агентлагийн мэдээлэлд онцлон дурджээ.